Өнөөдөр би мундагтаа энэ тойрыг хийгээгүй гэх юм уу? Би мундагтаа зураг авдаг биш гэх юм уу? Зүгээр л уйгахгүй тэр нөгөө нийгэмд байгаа асуудлуудаа л олж харах гал тэрийг нөгөө шийдвэрлэх гээл яваал идэг гэх юм уу? Өөрийгөө золиод штэ бүр. Гэтэл өнөөдөр Монголд би өөрийгөө золихгүйгээр юу мөрөөдөж амьдрах юм байхгүй. Тэрний оног гадаад явсан дээр байхгүй. Тийм биз дээ. Монголд юугаа бодож амьдраад байгааг мэдгүй. Би бол өөрийгөө золиослохоос өөр сонголт байхгүй гэж боддог. Тэгэхээр би бол өөрийгөө Монголын төлөө золиослж Монголдо амьдарч байгаа гэж хардаг. Өнөөдөр би өдөр алганыхаа стрессийг золиослж байна. Өдөр алганыхаа одоо энэ хөрөнгөөр тийм үү энэ ямар их хүнтэй нийгэмд амьдарч байна те энэ ганц хүнс цуглуулах гэж хичнээн төгрөг аваад байгаа юм бэ те яаж залуу хүн байртай болох юм бэ яаж залуу хүн машинтай болох юм бэ гэдэг нийгэмд амьдарч байгаа болохоор би гадаад явахгүй хэрэв Монголдо үлдэнэ гэж аавал би бол өөрийгөө золиосож гин л гэж хардаг. Амжилтанд хүрсэн түүхийг бүгд л ярьдаг. Харин уналтын түүхийг баг хэн ч ярьдаг анзаарлаа. Уналтаас сургамж авч санаа суй. За сайн байцгаана ингээд санаа суй подкастын ээлжлэгийн шинэ дугаар ийхүү удаа эхэлж байна. Ер нь бол дугаар болгон дээр би түүхэн шинэ сонирхолтой гоё түүхүүдийг та бүхэнтэй хуваалцдаг үлээ. Иргэн сануулахад санаа суй подкаст бол одоо алдсан туршлагыг би түүхэн та бүхэнтэй хүргэж байгаа. Энэ удаагийн дугаарт бас нэг сонирхолтой зочин ирсэн байгаа. Тэр бол одоо та бүхний сайн мэдэх тойрогдыг дэлгүүрээд шүү дээ. Энэ хөдөлгөөрийг үүсгэн байгуулсан Б Агнууш маань хүрэлцээрсэн байна манай студид. Хай. За одоо ингээд бас сонирхолтой яриа эхлэхэндээ. Ер нь шууд гол асуудал руу орчихлоо. Ер нь анх яаж энэ санаа олоод те ханаа санаа гарсан юм бол тэгээд цаашаа бол үүсгэн байгуулах одоо үүсгэн байгуулагдсан түүхэнд ярил л та. Санаа яаж төрснийг бас мэдмээр байна л да. Би болохоор өөрөө баримтат гэрэл зурагч мэрэгчлээ. Тэгээ Москвад Родченко урлагийн сургууль эмгөөд сурж агаад коронавирусээс болоод Монгол руу нисэх болоод тэгээ Шереметьевийн онгоцны бодол дээр номын найзтайгаа хараад тэгээ бид хоёр хамтдаа 21 хоног карантинлэгдэх хугацаанд хоорондоо янз янзын санаа хуваалцдаг байсан. Тэгээ яг тэр санаан дунд яг нэг санаан дээр тогтоод өнөөдөр яагаад thrift shop Монгол байдгүй юм бол нээл та. Гээд шууд карантинаас гараад локейшн хайх юм руугаа ороод яг эхэлж ирсэн. 4 жилийн өмнө. Оо за 2020 зүгээр хоорондоо ярилцж байгаа л олсон санаа юм шүү дээ тий. Тэгээ өмнө нь болохоор би айгүйх аялж исэн. Тэгээ аялах болгондоо дандаа хожим усны дэлгүүрүүдээр ордог, thrift shop-аар ордог, хийсдэг, тэгээ өөрөө бас өмсдөг тийм байсан. Тэгээ Монголд ялтчихгүй нөгөө thrift culture ерөөсө хөгжөөгүй. Тэгэл комис гэдэг л нөгөө нэг хуучны ойлголттой байсан болохоор яг тэрэн дээр бит хоёр санаа нэгдээд тэгээ ер нь аль нэхэр болж ирсэн. За санаа ингэж болцсон юм байна. За одоо ингэнгүүт нь та бүхэндээ хувийн талаас нь жоохон танилцуулъя. Одоо гэрэл зурагч ингэж байна те. Ер нь хаан сураад яаж яваад одоо гэрэл зургаа сонирхоод нэг чи хувийн бэкграундын сонирхол. Яг би болохоор 16 тайда 10 жилээ төгсөөд 19 тайда их сургуулаа төгсөж исэн байхгүй. Тэгээ 19 настайдаа их сургуулаа төгсөөд бакалавра авч явах өдрөө одоо диплома авч байгаа өдрөө ер нь яг ч мэрэгчлээ гэдэг ерөөсөө мэдгүй. Яг ч ер нь хүнд мэрэгжил байх хэрэгтэй. Ер нь хим мөрөөдөл гэж юу юм те. Тэр нөгөө existential буюу нөгөө оршихуйн асуултуудаа бүрэн гүйцэд хариулж амжаагүй их сургуулаа төгсөж исэн гэх юм уу. Тэгээ их сургуулаа төгсчөөд нэг ажил хийсэн болоод тэгээ ер нь бол офисын ажил хийж үзээ. За энэ бол үнэхээр миний юм биш юм байна гэд. Тэгээ жилийн дараа гараад ингээ лист гаргаж исэн. За. Тэгээ ингээд хүнд чинь аюу олон хобби байдаг шүү дээ. За зураг авчин аялах дуртай байна гэдэг ч юм уу те. Тэнгүүд яг листлэхдээ хамгийн ихэнд нь гэрэл зураг орж ирж исэн минийх дээр. Тэгэл okay let's try it гэж удаал те. Зүгээр шууд хийгээл үзье, тултал нь яваад үзье. Одоо болохгүй л тэгэл шууд хоёр листнийхээ хоёр руу ороход бол асуудалгүй шүү гэж удаад. Тэгээ гэрэл зураг авъя гэд гудамжинд гарч исэн. Тэгэл ерөөсө гудамжинд гэрэл зураг авахар гараал ерөөсө гудамжинд дурлал тэрнээс хойш бараг 4 жил тийм 5 жил тасралтгүй яг баримтат гэрэл зургаар явсан. Хайсаар авч ирсэн, дижитал авч ирсэн үү? Дижитал хайсаалалнаар. Гэтэ эхлээд бол дижиталаар авдаг байсан. Тэгээ сүүлдээ яг нөгөө хайсны үн цэнийг ойлгоод тэгээд Вьетнамд байхдаа, Москвад байхдаа сурж байхдаа бас хайсаар аявуух авч ирсэн. Зүг. Гэрэл зурагч ч одоо их өвөрмөц мэржил хамт. Зурлаач гэх юм бол одоо нэг хүн булангаас ингээ явлаа хөө бичлэг ингээл ойлгомжтой байгаа тий. Зураг тэрийг багтааж зохиомж оруулах гэдэг бол маш чанга асуудал гэж би харддаг. Бас нэг зураг оролдож исэн болохоор. Хальсаар ихээр яг тэр мэдрэмж нь үнэхээр гоё идэг л та. Өөрөө хальсаар авдггүй тий. Нэг хэсэг оролцсон. Тэгээд бас тэр олон цуглуулж байгаа шүү дээ. Тэрэндээ жоохон төртэй. За гэрэл зурагч Агнууш маань. Инхүү
тойрог дийлгүүрээ нээжээ гэж. Тэгэхээр энэ нөгөө нэг анх үүсгэн байгуулад ингээд явж байхад ер нь ямар их бэрхшээлүүд гарч ирсэн. Одоо хамгийн ихний жишээ нь бол мэдээж эрг хөрөнгө босгох байсан байна тий. За эхлээд байршлаа хайсан байна. Тэгэхээр мэдээж эрг түрээсгээ тий. Эхлээс нь хоёулаа ямар зовлонгуудыг туулаад одоо ингээд тогтсон байна вэ? Ерөөсөө үйлчилгээний байгууллагт нийт ажиллаж үзчихсэн туршлага байхгүй. Ерөөсөө бизнес гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Бизнес л биш бол бүгдийг хийнэ гэж боддог гэсэн төрлийн хүн гэх юм уу? Тэгээ бизнес гингүүд мөнгө гингүүд нэг яагаад мөнгө үнцэнтэй гэж. Тэгээ хүний одоо үнэт зүйл яагаад мөнгөн дээр тогтох хэвтэй гэдэг нэг тийм жоох эсэргүүн хөвгтэйсэн гэх юм уу? Тэгээд тойргийг анх нэгт ерөөсөө бизнес гэж харж байгаагүй. Харж нээгээгүй. Тэгсэн чи ялчгүй л операшн орж ирж байгаа байхгүй тий. Тэгэл хуцаа татах хэвээр, тэгэл үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж хэрэгтэй. Тэгэл нөгөө нэг тоос арчгаас авахуулаад систем байх хэрэгтэй тий. Ингээл нөгөө жижиг сажиг деталь болгоныгоо яг нээснийхээ араас л төстө бөмбөгдүүлж байгаа юм чинь бүүнд операшны асуудлуудаар. Тэгэл нэг нэгээр нь шийдэж явсаар яг нөгөө практик дээр хүн чинь сурчдсан билээ. Тэгээ яг менежментийн түвшинд хүний нөөц гэдэг чинь юм байт юм байна. Ингээд системээ флоу хийлгэж явах хэрэгтэй юм байна гэх ер нь баагаар сурж өнөөдрийг хүртэл ирлээдээ гэх. За тэгээд яг энэ бол одоо ингээд тулгарч байгаа учраас явцсан дунд ингээд сураад байна шүү дээ энэ процесс. Тэнгүүд хөрөнгө оруулалт авах гээд нэлийн газруудаар явж байсан гэж сонсч байсан тий. Тэгэхээр энэ процесс дээр яг хүмүүс яг яаж одоо ингэж ойлгож хүлээж авч нэг бол ингээд татгалзах нь юунаас шалтгаалаад байна тий зарим тохиолдол. Тойргийн хувьд аюу юник гэж би бол хувьдаа хардаг. Яагаад тэгэхээр коммунист гэдэг чинь Монголд тий чөлөөт эдийн засаг бий болсноос хойш 30 гаруй жил одоо ноёрхлоо шүү дээ. Бараг ноёрхлоо гэж хэлэхэд бол болно. Ер нь бол хар зах зээл гэж хэлж болно. Тэнд яг татвар төлөлт гэж байдаггүй. Бүгд яг дамаар явдаг тий. Хичнээнч тэр бүм тэнд эргэлтийн хийж битгэхгүй. Статистик байхгүй, дата байхгүй. Тойргийн хувьд гэх юм бол онцлог нь юу вэ гэхээр хамгийн гол нь энэ бол залуучууд руугаа чиглэсэн. Одоо оюуны хувьсгал авчрах хөдөлгөөн гэж би хувьдаа бол хардаг. Яагаад л өнөөдөр бид нар тий өмнөх үеийнхнийгаа ч юм уу эсвэл социализмын үед амьдарч ирсэн нэгнийгаа ч юм уу сая сонгуул болоод өнгөрлөө шүү дээ. Тэгэхэд хөгшчүүл ингээд яг нөгөө суудсан байгаа үзэл баримталтаа тий Монгол ардын намыг дэмждэг ч юм уу эсвэл арчилсан намыг дэмждэг ч юм уу. Гэтэл залуучууд нь ёо энэ хөгшчүүл болоосаа гэл ингээд нэг жоохон юм үүсээд байгаа юм шиг надад анзаарчихсан байхгүй юу. Тэнгүүд залуу үеийн хувьд бол маш прогрессив хардаг байх хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Яагаад л бид нарт ингээ өвлөгдөөд ирсэн байгаа зүгээр үзэл санаа гэх юм уу. Одоо энэ коммунист гэдэг хуч хувцс гэдэг бол ядуу үний хэрэглээ. Хуч хувцс гэдэг бол тий муухай хэрэглээ. Энэ бол энергит хийдэг. Энэ бол биднэрт нөгөө өвлөгдөөд ирсэн байгаа. Unconsciously биднэрт суудсан, төрхөөс ахуулаад суудсан тийм хараа байгаа байхгүй. Subconscious гэдэг. Тий ингээд subconscious нь бүр суудсан. Тэгмэд энийг өөрөөсөө залуучууд эвдчихийж одоо оюуныхаа түвшинд тэр нөгөө нэг кодлцсон байгаа юмнуудаа өөрөөсөө эвдчихийж хувьсгал нийгэмд ирэх юм болоо гэж сараад байгаа. Хартын ер нь хувьдаа. Тэгээ тойрог бол ялчгүй тэр байсан. Яг энэ нэгдмэл ойлголттой байгалийн ихтлгээд ээлтэй бай гэдэг залуучуудыг зүгээр л хоорондоо холбож өгсөн гүүр гэх юм уу. Тиймээс нөгөө комиссийг үзий ядах ч юм уу. Комисс трифт хоёр ялгаагүй шүү дээ. Хучин адилхан байхгүй. Зүгээр л тэрийг брэнд хийгээд залуучуудаа кул болгоод танилцуулсан л процесс нь тойрог дээр явагдсан гэх юм уу. Тэгээ тэр чин ганцхан нөгөө хувцас зархаас гадна одоо манай тойрог дээр бол 30% нь л хуч хувцас. Тэгээ борлуулалтын. Тэнгүүд үлдсэн 30-аас 40% нь болохоор дандаа Монгол залуучуудын гараар уралсан бүтээлүүд байр шүү дээ. Тэгээд 30 гаруй залуучууд бараг 3-4 жил бид нарт хамт явж байна. Тийм. Тэгээд тэр залуучууд маань бүгдээрээ 13 наснаас ахуулаад одоо хөөрхөн ихч хүртэл байна. Бид нарт амар хайртай 40 иддэг гэртээ суудаг, ачаа хардаг гэл. Янз-янзын бэкграунд, янз-янзын гар урлын бүтээл хийх хүсэл эрмэлзэлтэй тийм хүмүүсийн family бас байдаг манайд. Тэгээд дээрэс нь бид нар хуучин хувцсыг задлаад дахин загварчлаад цаашин загвар бүтээдэг бас брендийг хөгжүүлж байгаа. Тийм үү, наа чи юм сайн. Weirdness гэдэг. 2 жил ер нь бол хөгжүүлж байгаа. Тэг яагаад хөгжүүлж байгаа вэ гэхээр нөгөө Монгол дизайн руу төгсөхдөө ерөөсө хуучин хувцас задлж хооронд нь нийлүүлж үзээгүй төгсдөг. Нөгөө програмд нь байхгүй, боловсролынхаа системэнд нь байхгүй. Ойлголт байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө хязгааргүй материалыг эсгээд оёод шинэ бүтээл хувцас гаргах үйлдвэрлэгдсэн байгаа хувцас бүр дээрээс нь өмссөн суналттай янз янзын тий гандалттай тэр олон төрлийн материал хувцснуудыг материал гэж хараад нөгөө юуг нь хандлаад хооронд нь нийлүүлээд нэг шинэ бүтээл гаргана гэдэг чинь өөрөө тэнгэр газар шиг хоёр ялгаатай процесс.
Тэгээд тэр дизайнеруудад одоо өөрсдийн сэтгэх хязгаарыг тэлэх боломжийг нь олох зүгээс манайх 100% санхүүжүүлдэг гэх юм урлагаар. Тэнгүүд тойрог маань өөрөө одоо хэрэг комисс байсан бол олсон ашгаа одоо би кармалал явж байгаа байхгүй. Тэ машин аваал, тэ байр аваал одоо комиссийн нэр чинь тэгдэж штеп. Тэг айгу баян. Тийм амар баян. Би бол хажууд амар ядуу гэхгүй юу. Тэгээд тойрог маань яадгүй гэхээр мэдээж хэрэг борлуулалт хийж байгаа. Борлуулалтын цэвэр ашгаасаа 80-90% нь эргүүлээд хөрөнгө оруулалт хийдэг гэх юм уу. Одоо weirdness гэдэг төсөл байна. За янз янзын үйл ажиллагаанууд оролцож гин. Шкаф гэдэг хүртэл төсөл хэрэгжүүлээд хөрөнгө оруулалт авах гад бас нэлээд фейлдсэн. Одоо танай подкастын гол айдиа чинь фейл түүхээ ярина гэсэн шүү дээ. Тэгээ шкаф гэдэг төсөл дээрээ бол бүр битүү фейлдсэн. Одоо яг фейл гэх юм бол хөрөнгө оруулалт авах гад. Тэгээ одоо M-Stars дээр очиж үзлээ MCS-ийн. Тэгэл тэнцээж нөгөө нэг апсайклтэй баах хувцснуудаа чирсэн. Хуучин хувцс гэдэг чинь ийм бид нар өстой 30% маржин бүтээнэ өстой нэр unicorn компани болно гэл яг нөгөө стартапуудын ярьдаг юмыг одоо ярих шаардлагатай болоод тэнд тохируулж яриад юм гэсэн үг тийм. Тийм дагж байхгүй би мэдхгүй. Ингэх л өстой идэм байх. Окей мөнгө цөм хийн гэж ярих өстой идэм байх. Гэл тэнгууд нөгөө хуучин хувцсыг төдийлөн ашигтай гэж нэг тарахгүй. Хоёрт энэ нүрэ цаана ямар үнэт зүйл нийгэмдээ бүтээж аваа гэдгийг чухалчлахгүй илүү ашиг дээр нөгөө бейст сонголтууд нөгөө шийдвэрүүд гаргаж байгаагууд шалгарч чадаагүй байх жишээний Rio Tinto-гийн recycle сан дээр бүр хаалгын тогшчоод би танаад ингээд төслөө pitch хийя гэд бүр ороод санхүүгийн шинжээч нарт нь pitch хийгээд тайлбарлаад одоо шкаф төсөл маань яагаад үнцэнтэй вэ гэхээр Монгол хүний шкафаас хувцсыг нь татаад буцаагаад өөр нэгэн монгол хүнд нь эргүүлж өгч гинэ гэдэг маань Монголд байгаа энэ хуучин хувцсны зах зээл чинь 100% импорт байхгүй. Бид нар импортын хуучин хувцс хэрэглэдэг гэсэн үг. Тэнгүүд шкаф юу бүтээж ийн өнгөнд Монголд үүсээд байгаа илүүдэл хэрэглээг нь хэрэглэдүүлээ гэдэг философитэй гэх юм уу? Дахин ашиглаад. Тийм. Тэнгүүд тэр философигаа бариад recycle сан дээр очиод яасан чи манайх зөвхөн recycle төслүүдэд л хөрөнгө оруулна гэж байгаа байхгүй. Тэнгүүд тэгээ бас нөгөө утгаар эн чинь бас адилхан эргэлдүүлчтэй. Ер нь чанар ялгаа байхгүй юм шүү дээ. Чанарын ялгаа байгаа. Recycling процесс маань өөрөө хүлэмжийн ялгаруулж иж recycling хийн. Үйлдвэрлэлийн процесс явдаг. Шкаф дээр бол ямар ч үйлдвэрлэлийн процесс байхгүй. Тэг хүлэмжээ хийх байхгүй. Бүр хамаагүй илүү өөр боломж байгаа юм шүү дээ. Бүр хамаагүй илүү байгаль дийлдэг гэсэн. Тэнгүүд надаа ингээд recycle төслүүдэд хөрөнгө оруулна гингүүд би жоо өөр гахаад энэ ч дууг нь илүү байгаль дийлтэй баймарын. Гингүүд яг энэ талын нөгөө мэрэгчлэтнүүд Монголд нэгт ховор байдаг. Дээрээс нь бас нөгөө мэдлэгийнхаа хүрээг яг энэ салбарт одоо санхүүгийн шинжээч нараас авахулаад илүү сайн тэлэх хэрэгтэй юм болоо гэдэг бодол миний хувьд төрж исэн. Тэгээд гүн инвестментийн бас Сократус акселератор дээр хүртэл очиж исэн. Тэгээ хөрөнгө оруулалт авах гад pitch хийж үзчихлээ. Shark Tank дээр хүртэл орж ийлээ. Тэгэл эцсийн нүндээ хөрөнгө оруулалт авч чадаагүй л ахгүй. За одоо ингээл явал зөндөө хаалга тогшоолтой бүх юм үзээлтэй одоо энэ соёлыг нь түгээх гэж яваадсан шүү дээ. Ойлголтын хүмүүс түгэх гээд ингэж явж байгаа. За угаасаа авч чадаагүй окей. За тэнгуү тэгээд ямар нэгэн байдлаар босгож байгаа шүү дээ. Дараагийн алхам. Тэгэхээр яалтчгүй нөгөө тойргийн маань бизнес модель өөр уламжлалт бизнес биш. Уламжлалт бизнес бол ашигын төлөөлөд. Ерөөсөө ашиг л өндөр байлгах хэвээр, өндөр ашигаа өгөөжөө багасгах хэвээр. Тийм зардлаа багасгах хэвээр, ашиг өндөр болох хэвээр, хөрөнгө оруулагч нартаа өгөөж нөх хэвээр гэдэг нэг тийм уламжлалт систем яваад идэг. Тойргийн хувьд болохоор ерөөсөө тийм биш гэх юм уу? Ашиг оллоо, цэвэр ашиг орж ирлээ. Окей, энийг би юунд үр зарцуулж болох вэ? Тойрог одоо өөр юу хөгжүүлж болох вэ? Хаашаа нэг шүү дэмжлэг олж явуулж болох уу гэдэг тийм философитэй экосистем болохоор одоо гадаадд бол social enterprise гэдэг тусдаа бүр категори байдаг юм билий. Одоо Монголд бол нэг бол төрийн бас байгууллага, нэг бол компани. Тийм. Тэгвэл анх тойргоо би чинь TBB олох гээд нөгөө нэг стартап пул руу орохоос өмнө шүү дээ. За окей би TBB олё гэ. Тэгсэн чинь нөгөө чи чинь 8 хийд юм биш үү? Чи чинь хувцас зардсан юм биш үү? Энэнд тийм байхгүй. Чи татвараа төлнөөхөө. Компани болноохөө гэд. Тэгэл би за гэд компани болох гээд ууг нь хөрөнгө оруулалт хайж исэн байхгүй. Тэгэхээр яг нөгөө social enterprise гэдэг маань цоошин ойлголт байгаа Монголын хувьд. Тэгээд яагаад social enterprise нь үнд цэнтэй вэ гэхээр өнөөдөр бизнес эрхлэгч нар тэгээ бизнес эрхлээд entrepreneur хийгээ явахдаа ашгаал боддог. Ухаандаа мөнгө л бодож яах гэсэн үг шүү дээ. Мэдээж хэрэг customer service, мэдээж хэрэг нөгөө нэг sustainable тал руугаа бизнесээ явуулах гэж хичээн. Гэхдээ гол үнэт зүйл нь ерөөсөө л ашиг байгаа байхгүй мөнгө. Тэнгүү social enterprise-уудын хувьд болохоор
нийгмийн асуудлыг шийдэх юмсан. Тэгээ нэг хүнд ч гэсэн нөлөөлөл импакт үзүүлэх юмсан. Нэг хүний сэтгэхүйг ч гэсэндээ өөрчлөх юмсан. Эсвэл байгаль орчны асуудлаа шийдэх юмсан гэдэг тийм тэмүүлэлтэй хүмүүс social enterprise-ыг бүтээдэг юм шиг байна. Тэгээ Монголд болохоор тэр экосистем нь ерөөсөй байхгүй. Хууль эрх зүйн орчин ерөөсөй бэлэн биш. Дээрээс нь social enterprise гэдэг маань өөрөө цоошин ойлголт. Тэгэхээр энийг түгээн дэлгэрүүлэхийн тулд экосистемийг нь бүтээхийн тулд адилхан social enterprise-уудтайгаа нэгдээд social enterprise-уудын холбоо байгуулсан. Тэгээ өөрөө гүйцэтгэхээр нь одоо хариуцаад удирдлагаар нь хангаад явж байгаа. За энэ бол яг ингээд над болон минь сонсож байгаа одоо манай подкастын сонсогчд бол шинэ мэдээ гэж хараад байна. Тэгэхээр энэ холбоо нь одоо хідүүлээ байна. Ямар хүмүүстэй бүцүүртэл хүн яаж явж байна те сонирхол. Social enterprise-уудын холбоог маань foodie гэдэг нөгөө цагаан олны газрын одоо ресторан, за ойм ногоо урлан гэдэг нөгөө тасалгааны цэцэг ургамал ургуулдаг Treelinks гэдэг одоо UB Cap-ийн толгой компани Mizorny гаргаж ирж байгаа өөрсдийн social enterprise одоо нөгөө мод ургалтыг блокчейн системэн дээр суйрлаад хяндаг тийм систем бүтээж байгаа. Тийм компани байна. За манай тойрог маань байна. Respect Materials гэдэг аргалаас цаас үйлдвэрлэдэг эрт сар маань байна. Тэгээ ингээд сонсоод байгаа их өрмөц бизнесүүд байна тий. Тэг бүгдээрнийх нь үнцийн нэг байгаа даа байхгүй. Тэгвэл social enterprise гэдэг маань өөрөө одоо юу гэдгийг холбоо маань ямар ч салбарын компани орж ирж болохоор байгаа байхгүй. Төрийн бас байгуулагч орж ирж болно гэх юм уу. Яг л энэ дээр хязгаар байхгүй. Үүсгэн байгуулагч нь өөрөө нийгмийн асуудлыг шийдмээр байна уу? Импакт бүтээмээр байна уу? Тий. Байгаль экологийн асуудлыг шийдмээр байна уу? Хашиг олж байгаа шалтгаан нь тэр нөгөө нэг нийгмийн асуудлыг шийдэх рүүгээ тэмүүлж гинөө гэдэг дээр ерөөсөө тэр гол үнэт зүйл маань дэнслэгдэж байгаа болохоор дээрээс нь нөгөө Монголд ч одоо нийгмийн асуудлаас их асуудал алга шүү дээ. Өнөөдөр төр засаг маань энэ олон амжуумаа асуудлуудыг шийдэж дангаараа дийлэхгүй. Тэгэхээр заавал нөгөө нэг grassroots газрууд гарч ирэх ёстой. Тэгжээж энэ маань илүү хурдтай нөгөө доктортой хөгжлийн зорилт гэдэг юм уу тий. Одоо нийгмийн одоо poverty тий. Одоо ядуурл Монголд бол амар шүү дээ. Тэгэхээр ядуурлыг шийдэж байгаа. Боловсрал, эрүүл мэнд одоо нөгөө SDG-д ордог бүхий л тэр тийм тэр бүхий л салбарт ажиллах гэж түүчээлж гарч ирж байгаа энтерпренеурууд өнөөдөр өөр экосистемэнд амьдрах хэрэгтэй гэх юм уу? Уламжлалт бизнесүүдийг өрсөлдөх нь утгагүй юм шиг утгагүй гэж би бол хувьдаа харж байгаа. За тэгвэл энэ холбооных нь social link-ийг бас видео description дээр тавьчих хүмүүс сонирхол зүгээр байх гэж бодож байна л да. Ягаад гэвэл шин сэдв байгаа учраас энэ юу яриад байгааг ороод үзгэлтэй тий гэж бодож байна. Линкийг тавьчихъя. За одоо буцаад хоёлаа тойрог руу орох гэж байна л да. Ер нь энэ хувцснуудыг хаанаас авдаг юм бол хүмүүс их сонирхож асуудаг л байна л да. Манай болохоор монголчуудаас хандвар хувцас цуглуулдаг. Тэгээ шкаф гээд төслөө анх хэрэгжүүлэхээс өмнө тойрог дээр хувцас худалдаж авдаг байсан. Тэгээд нөгөө хувцас худалдаж авнаа монголчуудаас хэрэггүй хувцсыг 1 кг-ийн 5,000 авнаа гэсэн чинь манай дэлгүүр дээр дийлэх хэрэггүй их амар их хувцас ирээд. Оо за. Тэгээд пүүх эн чинь хүмүүст илүү л хувцсны асуудал амар их байт юм байна. Тэгвэл энийг нь тусдаа төсөл олгоод хэрэгжүүлээд зөвхөн монголчуудаас татсан хувцсыг нь эргэлдүүлдэг дэлгүүр болгоё гээд тэгээд анх шкаф гэдэг төслөө тусад нь гаргаад тэгээ хөрөнгө оруулалт авах гад фейлдээд тэгээ одоо төрдөө шкафаа бол хаацсан байгаа. Тойрог дээрээ бол одоо хандварлах хувцас одоо хүмүүс нөгөө drop-in хийждэг гэх юм уу. Тэгээ урууттайгаа авчраал үлдээчдэг. Тэнгүүд бид нэр тэрийг нь хараад ялгаад хандуулах газрууд руу нь явуулахуудыг нь явуулаад амьдрал бэлгэлээ дараачийн эзнийг нь олж өгөх боломжтойнуудын дэлгүүр дээрээ байршуулад ер нь бол нэг 30-40% нь бол монголчуудаас үлдсэн 60-70% нь бол импорт байгаа. Наад чих сонирхолтой шүү. Одоо чинь нэг үг үйдэг аахгүй Фумин Сасоко гэдэг хүний ном уншижсэн чинь та хэрвээ шкаунда хувцас 1 жил өмсөг байх юм бол тэрийг та тагж угаасаа өмсөхгүй. Тэгээд нэг учир нь бол хайтгсан уу ах дүүнэртөө өгдсөн гэж хэлсэн. Тэрэн шиг би болохоор яг тэрний дагуу 1 жилээс өмсөг өшөд бүгдийг баглаж жагаад хөдөө явуулжсэн байхгүй. Бас нөгөө аргаар ийшээ өгч болох юм байна шүү дээ тийм. За сонсож байгаа хүмүүс яг энэ бас гой санаа биш ингээд хандуулж болох юм байна тий. Сонирхолтой. Болно. Бид авлаа шинэ. Хандуулдаг байгаарэ. За одоо хоёлаа хүмүүс ойлголтын зөрийг засъя. Одоо ихэнх нь бол коммерс ойлголттой байдаг. Тэнгүүд бид нар бол одоо триф гэж яриад шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын концепц нь ижлэх нөө ялгаатай юу? Хүмүүсийн буруу ойлголт төрөглүүд нь юу гэдэг тий? Адилхан шүү дээ.
Зүгээр яг хуу сүүлийн үед ингээ хараад бас жоохон сонирхолтой надад аюу санагдаж байгаа. Амар олон дэлгүүрүүд нэгдэж байна. Онлайн, офлайн ялаагүй. Комисийн дэлгүүр гэдэг нэртэй байсан дэлгүүрүүд thrift shop гэж өөрсдийнхөө нэрийг өөрчилж байна. Тийм бүр амар сонирхолтой. Тэр над бүр ингээд сэтгэлийн баяслаадаг гэх юм уу? Миний хувьд одоо зорилго мал тэр юм чинь. Одоо тойрогт ганцаархнаа цайлаад авах биш. Энэ хөдөлгөөнийг илүү олуулаа болгох, энгийн хэрэглээ болгох, илүү олон залуучууд хэрэглэх. Одоо ингээд манай нэг ахын хүүхдэн гэсэн чи 13 таахгүй юу? За. Тэгээд гисэн чи том болоо чи хэн болъё гэж бодож юм. Би thrift shop-ын баас олно гэж ярьж байгаа гэж аахгүй амар хөөрхөн. Тэгвэл тэр хүүхдүүдэд ингээ кул харагдаг аахгүй. Ийм бизнес эрхлэх нь амар кул юм байна. Энд чинь бас бизнес юм байна гэд. Тэр нь бол айгүй гой санагдаж байгаа. Тий. Комисс бол яг уу нөгөө нэг юу штэ. Commission гэдэг англи үг гэдэг штэ тий. Commission нэмээд зарж өгдөг хүний имийг. Тийм утгатай дэлгүүр одоо утга санааг агуулдаг байсан дэлгүүр маань өнөөдөр яагаад thrift culture болоод хөгжөөд байна вэ гингүүд одоо нөгөө чөлөөт эдийн засаг капитализмаас үүдэлтэй энэ хязгааргүй үйлдвэрлэлтэй энэ хязгааргүй хэрэглээ энэ ханд сатахгүй их нэг үйлдвэрлэлтэй байхгүй энэ бүр дийлдэхгүй байгаа байхгүй хүнд 5 хүртэх хэрэггүй байхгүй тий хүнд 10 гутал хэрэггүй тий өмсөж явах юм байгаа л тэгэл болоо байхгүй хэрэгцээг хангачиж байгаа. Тэнгүүд энэ маань өөрөө нөгөө нэг одоо юу гэдгийг ялангуяа Монголд одоо ингээл том логотой брендийн хувц өмссөн бол кул. Эсвэл тэ ингээд хамаагүй гоё шин оны машин унсан бол кул гэдэг. Энийн нөгөө эсрэг гарч ирж байгаа залуучдын давлгаа гэж бас би хувьдаа хардیں۔ Ялангуяа Монголд нөгөө үүсгэн байгууллагатай бол монголчууд ч тийм штэ. Нөгөө эдэлж хэрглэж байгаа нөгөө материаллык зүйлдээ илүү ач холбогдол өгдөг. Гэтэл өнөөдөр бид нар яг ч хүн бол төрж байгаа юм бэ гэдэг асуултан дээрээ одоо өөх гээд орон дээрээ хөвтөж байхдаа бодно штэ тэ. Бид нар юутай буцгалээ, бид нар юутай ирлээ. Тэгэхээр үнэхээр нөгөө дотоод мөн чанарын хөгжил, мөн чанарын ойлголт нь илүү үнцэнтэй юм аа. Зүгээр нэг материалыг зүйлсд илүү ач холбогдол өгөхөөс илүүтэйгүр. Үгүй зүгээр л 10k-аар нэг футболка ал өмсчихлээ. Why not? Тэ яга зааван гэж. Яга ядуу хүн зөвхөн тэгж хэрэглэнэ гэж тэ. Одоо би жишээлбэл миний лук гэвэл хизээш 50,000-аас хэтэрдэггүй гэх юм уу? Одоо бүх лүкүүд маань гэлээгээд би хин нэгнээс дутууч юм уу хин нэгнээс ялгарлахтаар бол харагддаг байх гэж бодож байна. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө нэг кул биш хэрэглээг кул олгож залуучуудаа ингээд түгээнгүү залуучууд маань хүртэл энэ хэрэглээг өвлж аваад энийг хэрэглэж өдөр тутамдаа оруулж яана гэдэг маань өөрөө нөгөө нэг сэтгэхүйн хувьсгал орж ирээд байгаа байхгүй тэнд нь. Би л тэгж хардаг. Зөв. За давхар би ч гэсэн их гоё ойлголт авлаа ярианаас. Ер нь бол нэрэл тийм биш гэж бод. 10 гутлаар яах вэ хүмүүс. Тэгээ баахал цамцаад байдаг. Тэгээд саяын концепт бол айгүй гоё ойлгомжтой бууж ирж байна. Нөгөө нэг шин загварын эмээ амгууд эсрэг гарч ирдэг гэдэг үг ч айгүй гоё таалагдлаа. Нөгөө хувьсгал болж байгаа гэдэг. Жохоо эсэргүүн хүн шүү дээ би чинь. Зөв. Одоо яг нэг жоохон яг ингээд үйл ажиллагаа явж байхад янз бүрийн асуудал угаасаа гарч л байгаа. Тэр талаас нэг ганц хоёрын ийм кейс гарч ирсэн нь асуух гэдэг. Тэр нь юу гэхээр одоо дэлгүүр дотор ч юм уу янз бүрийн хүмүүс та нар одоо янз бүрийн хүмүүсийн хувцаарлаа ингээл эсэргүү нөхдүүд бүр нөгөө талаас хил ам хийж байгаа хүмүүс хэрэг гарч иж байна. Янз бүрээр ирж байгаа. Зөндөө шүү дээ. Анх нээж хахад үгүй юу н одоо ч байдаг. Гэхдээ бас харьцангуй гайгүй. Тэгээ хамгийн сонирхолтой нь анх ингээд нээгээд яг хуучин усны дэлгүүр нээгээд хотын төвд ч дээ хүүхдийн зууд байрладаг. Тэнгүүд хичнэр орж ирээл. Ямар хөөрхөн дэлгүүр вэ гэж хувцнуудыг харснаа яа тийм хямдхан байгаа юм гэл. Хуучин юм уу гээл тэгснэ пипа болол гардаг. Тэгэл залуу хүмүүс орж ирээл мэдээж үйлчлүүлээл хувцаавал гарна штэ. Тэнгүүл маргааш нь ээж аав нар нөхтлөд ороод ирдэг. Та нар өстой мухар сүсэг юу рекламдлаа. Өстой нэрээ яалаа хийлээ гэл ер нь ингээл тиймэрхүү асуудлууд угаасаа гардаг. Ерөөсөө ямар ч үйл ажиллагаа явуулсан тийм асуудлууд бүх газар гардаг байх гэж бодож байна. Яа тэлэр нийгэм маань өөрөө стресстэй байна. Нийгэм маань өөрөө unhappy байна тий. Алхам тутамдаа стресс. Тийм. Тэгэхээр тэр хүмүүс үйлчилгээний газар орж тэрнийг гаргадаг тэр зүйл маань өөрөө органик байгаад байгаа юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Нийгэм маань өөрөө эрүүл биш болохоор. Гэхдээ сүүлийн үед ажиглаад байхад юу н айгуу гой санагдж байгаа гэхээр залуучууд өөрсдөө гэр дотроо хувьсгал бас хийж байна. Ээж аав нарыгаа одоо энэ соёлыг ойлгоход тий байгальтай ээлтэй байх тухай энэ өөрсдийнхөө тархины блокийг эвдээд шин зүйлийг хүлээж авах тэр боломжийг нь бас залуучууд айгүйх гаргаж өгч байгаа юм санагдаж байгаа. Яа тэгэхээр манай дээр ингээ орж ирэхдээ эхлээд анх бол ингээл ээж аав нар нь тий давуулж орж ирээл хэрүүлээдэг гэсэн бол одоо ээж аав нарыгаа дагуулад орж ирдэг болсон. Тэг ингээ ээж аав нар хараад ингээ сууж идэг. Тэгэл нөгөө хүмүүс ч хөрх юм хүмүүс ч өмсөөл. Тэг энэ өөрөө нь айгүй тийм natural процесс юм болоо гэж бодож байна. Яа тэгэхээр
угаасаа л альва нөгөө тогтцсон байгаа соёлыг, тогтцсон байгаа хэвшмэл ойлголтыг эвдэн гэдэг чинь өөрөө амаргүй процесс. Эвдэж байгаа процесс маань өөрөө бас богинохон биш. Урт хугацаанд болдог болохоор ер нь л аюу позитив байгаа шүү дээ. Яг энэ хуучин хувцсны соёл дээр бол 4 жилийн дотор өнөөдөр бараг онлайн 500 гаруй дэлгүүрүүд, за офлайн 20 гаруй дэлгүүрүүд нэгдсэн байна гэдэг чинь ч өөр амар том амжилт юм шиг санагдаж байгаа надад л. 4 жил гэдэг чинь 500 л үрч айгүй хурдан явагдсан юм шүү. Бараг миний харж байгаад олон хүн таамарсан. За тэгээ сая ярианаас хамгийн гоё таалагдсан нь залуучууд гэртээ өсгөл хийж байгаа гэдэг нь айгүй таалагдлаа да. Ээж юм юу гэдэнтэй бүгд нь өөрсдөд нь ойлгуулж штэ. Нөгөөд нь гэсэн тэгээ үеийнхээ найзтайгаа цааш ярьж байгаа хэл та тий. Өн чи юм бидэн штэ гэлтэй хэлээ. За бас юуны талаар ярьлаа одоо энэ дэлгүүрийн талаар хэрхэн босч ийсэн. Дараагийн асуулт бол одоо хувь хүн рүү асуух гэж л да. Ер нь ингээд анхны жоохон влог хийжсэн байх гэж би бодоод байна. Тэгэхээр хэдийн хугацаанд хийжсэн, гэрэл зургтай холбоотой байсан уу? Тэгээ одоо ер нь хийхээ болцсон байгаа тий. Юунаас болсон, цаашдаа хийх үү тий. Яг мэддэг хүмүүс бол мэдж байгаа те агнуучин болоо гэдэг. Тэр талаар бас мэдээлэл авмаар. Влог 17 онд хийжсэн. Өө нэлээд нэр юм шүү дээ. Тийм тэгээ тухайн үед ч влог гэж байгаагүй. Ойлголт байхгүйсэн шүү дээ. Тийм контент микро ч амар ховор. Тэгэл камера аваад зүгээр гардаг байсан. Угаасаа би гудамжин зураг авдаг байсан байхгүй. Тэгвэл гудамжин надад ямарч барьер байдаггүй. Танихгүй үнтэй юм ярих, танихгүй үнтэй жоок хийх, танихгүй хүний хувийн орон зайд нь нэвтрэх нь өөрөө миний хувьд фан гэх юм уу. Гудамжны гэрэл зурагч юм болохоор тэгээ нөгөө бичлэг контент хийх хүн хэрэгтэй байна гэд. Why not гэд. Ер нь бүх юм аа why not гэж хэлж ийсэн дөө. Тэгэл ихний дугаараа хийгээл 2 дахь дугаараас Харан даваагийн лекцэн дээр очиод 3 дахь дээр нэг 5,000-аар нэг хүн бүжиглүүлээд илүү да. Тэгэл ерөөсөө бүүм хийцэн байхгүй. Амар их үзэлттэй. Тэгэл би чинь эн чинь ихлэ зүгээр л why not те fun байсан чинь миний ажил болоо хувирсан гэх юм уу. Надад цалин өгье гээд. Тэгээ би чинь цалин авч байгаа юм чинь заавал бичлэг хийх хэрэгтэй болоод. Тэгээ ер нь яг 15 дугаарыг хийжсэн. Тэгээд нөгөө гудамжинд чинь баг алхаж байгаа юмуд араас агнушаа гэж дуучмуудаа амар crazy гэх юм уу. Тэр надад жоохон таалагдаагүй. Би ч өөрөө жоохон introvert. Гэхдээ ингээд extrovert байж чадах үед чаддаг. Тэгэхээр мэдхгүй зүгээр л энэ олонд танигдах тийм ингээл амар олон одоо public eye дээр амар од байх надад ерөөс таалагдаагүй. Амар үнцэн нэг санагдсан гэх юм уу. За окей би нэг бичлэг хийн. За би бичлэг хийж явахдаа өөрийгөө харна. За эдитлж явахдаа өөрийгөө харна. Постлсныхаа дараа өөр дээрээ комент үзнэ. Ингээ өөр дээрээ би төвтэй хүн болж хөгжөөд байгаа юм болоо гэж өөрийгөө анзаарсныг яг сүүл рүүгээ 15 дахь дугаар руугаа төгсөж явахдаа гэтэл энэ хорвоо дэлхий чинь ямар баялаг үлээ тий үзэж харах юм хичнээн байгаа илээ. Гадагшаана хүний ертөнц рүү өнгөх боломжууд зөндөө байхад яагаад би ингээл 7 хоногийн нэг өдрийн төлөө тий 7 хоног жонго ганцаараа явж ийсэн аа бичлэг хийхдээ өөрийгөө харж хийгээл контентоо цацхтаа өөр дээрээ баахан махтаал уншиж эгогоо тижээгээл тий тэр нь жоохон надад гонигтай санагдсан гэх юм уу. Тэгээд надад тэртээ тэр хүн болгонд яг л адилхан цаг олгож байгаа шүү дээ. 24 цаг л байгаа. Тэрнийх нь хідэн цагт нь унтдیں۔ Тий сэрүүн байгаа тэр цаг хугацаагаа илүү импакттай, илүү үн цэнтэй зүйлийг бүтээхийн төлөө зориулах хэрэгтэй юм болоо гэд. Тэг яг 15 дахь дугаар дээрээ би за ингэ боллоо. Тэгээд би одоо ингэ аяллаа. Гэрэл зураг авлаа. Гээд яг Facebook дээрх тэр контентуудаа зогсоож ирсэн. YouTube дээр болохоор яг аялж байхдаа нэг ганц 2 бичлэгүүд хийхээ хувьд л хийжсэн. Гэхдээ not seriously гэх юм уу? За, ер нь саяын юунаас их гоё өнцөг олж харлаа. Тэр нь юу гэхээр юм байна л да. Нөгөө нэг өөрийгөө хараад л гэдэг тий. Бичлэгэн дээр өөрийгөө харна, комментэн дээр өөрийгөө харна. Тэнгүүтээ өөрийнхөө эгог тийжээгээд одоо чинь сөрөг коммент авах дургу болдог ч гэдэм үү тий. Энэ их зөв өнцөг шүү. Одоо энэ нөгөө нэг бас нэг хэдэн фолловерстай болсон хүмүүс хэлэхэд бол яг ингэж хараагүй л байх та. Айгуу сонин өнцөг байна л да. Би бас ингэ бодож байна тий. Тэгээд дээр нь бас годомчинд явж хүн гинт дууддаг гэдэг чинь тий. Тэр бас аюу төгтөө гэдэг юм бэлээ гэж. Яг гэвэл зүгээр мэдлүүл мэдгэл ахал та. Аюу хинт чочоож мөрлөх мөлөнгөн гарцсан дээр зогсож байгаа тий. Тийм юм үнэхээр тухгүй болгодог бах тий. Ямар ч хүнд. Тэгдэг ах уу. Тэгтээ тухгүй биш. Одоо маа найз молганаа
бид хоёр чи 17 онд хамт нэг бичлэг хийжсэн байхгүй. Тэрнээс хойш амар сайн найзалж байгаа. Манай хүн бол ерөөс таахгүй тийм юмд бол бүр дүжирсэн. Хүн ирээл зураг авч лээдэг, зураг авахулж лээдэг, гар хэсэг авч лээдэг, гар хэсгээ өгжл лээдэг. Тэгэхээр нөгөө миний өөрийн хувь хүний характер юм шиг байна. Яг нэг тийм юмд илүү одоо үнцэн надад үнцэнтэй санагдахгүй байгаа байхгүй зүгээр. Би бичлэг хийлээ өөрөө од боллоо. So what's next? Би өөрөө дамжуулаад хин нэгний бараг зарж өгöd. Өөр юу хий? Яг нийгэмд ямар импакт бүтээж байгаа. Яг ямар үнцнийг огт байхгүй оргүй зүйлээс ортой болгож бүтээж авъя гэдэг маань өөрөө бас жоохон абстракт юм шиг. Яг мэдээж хэрэг хүнд ингээд гой мэдрэмж өгөх те гой ингээ хань болох ганцаардлыг нь одоо юу гэдгийг тайтгаруулах гэдэг айгүй олон давуу талууд байгалах л та. Гэхдээ над болохоор тэр нь миний хувьд давуу тал юм шиг харагддаг гэх юм. Тэгэл байсан да. Гэтэ сая би ингээ бодохтой гэж бодчихлаа. Яг тэр цэгээ олонгуудаа зогсно гэдэг чинь бас нэг тийм гой шийдвэр байгаа шүү дээ. Тийм хүмүүс ер нь бас шийдвэр гаргахтаа жоохон тааруу шүү дээ. Яваал гэдэг урсгалаараа. Тэгэхээр яг олоод зогсно гэдэг нь бас том алхам юм болов гэж надад санагдчихлээ л да. За окей. Блогийн тухайд юм байна. Одоо мэддэг хүмүүс нь бол ойлголт авсан ба хариулт авсан баг. Дараа нь болохоор ер нь аялал нэлээ хэдэн жил яв аяллаар? Бараг 2 жил нийтдээ нэг 2 жил юм уу? Тэгэл өөрчлөлт. Олон улсууд улс дотор ингээл хотуудаар нэгж явж уу яаж юм? Улс дотрооч тэр гадагшаанаач тэр сумдуудаар аймагуудаар ч зөндөө явж исэн. Зүүн дазаар ганцаараа өргөчтэй аялж исэн. Европоор явж исэн. Гэхдээ одоо ингээд ганцаараа аялахад ер нь ингээ юу ингээ филинг мэдэрч ингэж одоо өөрийгөө олох гэж ярьдэн шүү дээ. Тийм юу хоногч чинь цаана юу мэдрэгдэх юм бууж байгаа юм те. Би ч аялаг амар утсан байна. Тойрог нийснээс хойш ерөөсө бараг хил даваагүй юм байна. 4 жил болж байгаа юм байна. Тэгээд яг хүмүүс ингээ аялахыг амар хэцүү гэж хараад идэв юм шиг байна. Энд зүгээр л акшн аахгүй. Зүгээр л нэг ганцхан акшн. Өргөч авлага гарлаа. That's it. Тэгэл цаашаа нөө юу л болно шүү дээ тэр чинь тий. Тэнгүүд би яг нөгөө зүүн дазаар аялах гэж байхдаа ер нь бол Монголыг үзэн ядж явж исэн байхгүй. За. Яа fuck Mongolia гэл тий. Ер нь би хаан ч амьдэр чи надаа хил байна юу вэ гэсэн нэр амар мундаг явсан юм аа. Тэгэл 24 насныхаа төрсөн өдрөөр Бээжин рүү явдаг галт тэрэг цэрээд. Тэг яг тэр өдрөөс хойш бүтэн 1 жил аялж исэн байхгүй. Тэгэхэд бол яг ер нь бол өөрийгөө олох гэж төөрч явсан гэх юм уу? Одоо хүн болгонд баг 30-тайч 40-тайч 50-тайч би хийм бэ гэдэг асуулт ирдэг юм шиг байна. Нөгөө тухайн үед яг аялахаар шийдэж явахдаа зүгээр л ингээл нэг өөрийнхөө комфорт зоноос гармаар исэн гэх юм уу. Одоо хүн чинь комфортоо орохдоо амар хурдан амтэн шүү дээ. Комфортоо ингээд тасчдаг, тасчаараа гарч чаддгүй. Гарыг гэхээр айгаад идэг. Би болохоор хувьдаа дискомфорт руу өөрийгөө түлхэх нь илүү одоо цар хүрээтэй хөгжлийг авчирд юм болоо сэтгхүүн хувьд ч тэр сүнсний хөгжлийн хувьд ч тэр тий. Тэгээд ер нь ал аялж исэн. Тэгээ аяллаас юу олсон бэ гэвэл амар сонирхолтой зөө Монголын үзэн ядж явснаа. Би ч Монгол юм биш үү гэдгийг ойлгож ирсэн гэх юм уу. Яа тэгэхээр нөө гадаадуудтай ч уулзаал явж ах чинь хамгийн түрүүнд би хинбэ гэхээсээ илүү би хаанаас ирсэн бэ гэдгийг хэлдэг. Тэгвэл чи хаанаас ирсэн гэлээ би Монголоос ирсэн гэл. Монголоос ирсэн. Ерөөсөө Монголоос ирсэн л хүн яваад байгаа байхгүй юу. Тэгээ тэрнийг ойлгоод би чинь ер нь бол монгол хүн юм биш үү. Би ер нь хаач явсан монголоор л авагдах юм байна. Тэгэхээр би бол Монголоос хаашаач холдохгүй юм байна. Монгол бол би юм байна. Би өөрөө монгол юм байна. Тэгэхээр ерөөсөө их оронлогоо буцхан зөв юм байна гэд гэрээ санаад ирж исэн. Тэгээ ирсэн хамгийн ихний өдрөө монгол гişээс хэлгүүлжсэн. Одоо яг ихэнх хүмүүс одоо юу гэдэг за эрэгтэйчүүд л яах вэ? Ер нь нэмэгтэй хүн ганцаараа аялах жоохон аюулгүй талаасаа сэрэмжлэн штэ тий. Яах вэ их бол гэл тий. Одоо аялах байгаа хүмүүс ч юм уу тэгж бодоо тэрийгэ бодоо ч юм уу дахиад нэг өөр жилдэр комфорт зон руу ороод тий. Тэгэнгүүт ингээд алхам хийгээд зүрээс акшн хийгээд явцсан байж тээ. Явж байхад юу болох нь таварсгүй шүү дээ. Маргааш юу ч болж магадгүй. Юу ч. Хоног газаргүй ч болж магадгүй. Хоол хүсэн дээр асуудал гарч магадгүй. Тэгэхээр ингээд шууд зориглоо явж байхад явцын донд юу юм сонирхолтой зүйл юу болж исэн бэ? Гинтийн тий. Бас ганцаараа явж байгаа шүү дээ. Янз янзын хүмүүс янз янзын мэдрэл гэсэн баг тий. Зөндөө юм болно шүү дээ. Өдөр алган адал явдал. Өдөр алган шинэ хүмүүс, өдөр алган өөр түүх, өдөр алган өөр орчин, өдөр алган шинэ ойлголт гэх юм уу? Яг л аялал чинь өөрөө нөгөө нийгмийн тогтцсон байгаа нэг стандарт гэж юм байгаа шүү дээ. Гэтэл
өөр нийгэмч өөр стандарттай шүү дээ. Тэгмүүд эн чинь бас яг тийм биш гэж бодд юм бэ. Бас өөр гэж бодд юм байна гэдэг тэр юмыг л одоо аялал маань өгд юм болоо гэж боддог. Тэг яг зөндөөл юм болчихсон. Хоног газаргүй болоод гудамжинд хонжээлөө. Тэгэл өөр чин зөндөөл юм болчихсон дөө. Одоо нэг миний бодоог амар утсан биш 4 жил болсон. Хин ч надаас аяллаа тухай асууж байгаагүй гэх юм. Яг нэг миний харж байгаа одоо ингээ юу яаж байгаа л да. Ганцаар явж байгаад ингээд эмхтэн ингээ дээрлэх ч юм уу өөр улсын соёл мэдснээс за тэгээд соёл уламжлалыг мэдхгүйгээр алдаа гаргах ч юм уу тийм сонирхолтой кейсүүд байсан л гэж байгаа. Яг нэг эмхтэн хүнийг явангууд өста болгоомжтой байгаарэ гэл тий. Тэгээд идэг. Гэтэ миний хувьд болохоор энэ ч тэгэл common sense шүү дээ. Ямар ч газар хүн явахдаа safety-гээ бодохдоо сонголтоо хийхдээ өөрийгөө рисктэй юм руу оруулахгүй левел зүгээр шүү дээ. Тэгэл болчих. Тэгэхгүй ингээд өөртөө ингээ айгүй асуултын тэмдэгтэй шийдвэрүүдийг гаргаад айгүй асуултын тэмдэгтэй газрууд руу яваад асуултын тэмдэгтэй газарт хондог ч юм уу те эсвэл танихгүй хүнийг дагаа явдаг ч юм уу те. Тиймэрхүү юм зүгээр гарахгүй аль болох safe байж чадаад conscious-тэй ингээд яг шийдвэрүүдээ гаргаа сонголтоо хийхдээ аюулгүй байдлаа бодож сонголтоо хийж байгаа тохиолдолд бол нэг амар муу юм бол нэг тохиолддог юм шиг байна ш. Тэг ер нь миний философи өөрөө тийм байхгүй. Хүн өөрөө ингээ хайраар ундраад хүн өөрөө айгүй зүв санаатай байгаад хүн өөрөө амар гоё энерги цэцруулаад явж хахад яг тэр хэлбэлцлийн энергитэй зүйлсэл өөртөө татагддаг гэдэгт би өөрөө амар итгэдэг. Магадгүй тэр маань намайг сейф явуулсан юм бэл. Бас яг мэдэхгүй юм гэхгүй юу. Бас яг тийм амар аюултай юм бол надад бол нэг ч тохиолдолгүй. Сайн гэж хэлсэн тийм. Өөрөө буруу шийдвэр гаргах чад жишээ нь одоо хүн дагаа явчихдаг ч юм уу тийм. Тэнгүүтээ трийг одоо бүр үзэн ядаад буруугаар ингээд түгээгээд байт юм биш үү зарим тохиолдолд. Би бол нэг тийм харж байсан. Энэ ёстой болохгүй бүтггүй энтергээ бичгээр өөрийнх нь өөрөөс нь л босноо болж тарах гэдэг юм л та. Ер нь бүх юм бидрээс л олдсон шүү дээ. Өөрөөсөө. Зовлон шилтгаан өөрөгдөж шиг. Тийм шүү дээ. Ерөөсөө амьдралын тэр чигээрэл зовлон шүү дээ. Тэгэл зовлонгоо сонгож л амьдарч байгаа шүү дээ. За ингээд подкаст маань өндөрлөх төгсөж байгаа. Сүүлийн асуулт бол ер нь хинх залуучууд минь одоо учраа болохгүй байна. Тэгэл те ингээл би ингээд готролд орчлоо ч гэдэм үү. Нэг бол ингээд сэтгэл санаа тохгүй. Бүх юм өөрт нь байгаад байна. Ойрт нь гэр бүл юу гэдэг ажил ч юм уу. Тэгсэн мөртлөө нэг юм готролтой учраа болохгүй бүдчихэл яваад байдаг. Хэцүү юм яг юу нөхөр хэлж чадахгүй байдаг тий. Тэгэхээр энэ нөхдүүдэд маань залуучууд маань одоо 30-аас доосч гэдэг. За 30-тай хүмүүс байж л байгаа. Насанд явцсан байдаг. Оюун санааны майндсет нь жоохон өсвөр насны ч юм уу тийм хүмүүс байдаг. Эднэрт маань нийтээр нь хүмүүст маань одоо өөрийгөө олохтой үнд зүйлтэй байвал юу хэрэгтэй, яах хэрэгтэй те. Нэг жоохон урамшуулах тийм ярэ. Одоо чинь аялсан хүн зураг авсан юм бүтээсэн бол зөндөөл хэлмэр зүйл байгаа хэл та. Яг уу залуучууд болохоор аюу хэцүү байна гэл тэгдэг. Монгол улсад амьдарч байгаа хүн болгоно л хэцүү гэдэг зүгээр тэр фактыг ойлгож байгаа хэрэгтэй. Өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм өөр аз жаргалгүй байна. Стрессээр дүүрэн байна. Негатив зүйлээр дүүрэн байна. Тийм байгаа тохиолдолд fake positivity гэхээсээ илүүтэйгүр тэгээ өөдрөг байх гэж ингэж хичээхээс илүүтэйгүр энэ асуудлуудыг юу үсгээд юм бэ гэдгийг нэг тунгаан бодоод тэрэн дунд би яаж оролцоотой байж болох вэ? Яаж би энийг шийдвэрлэж болох вэ? Яаж би энэ асуудалтай холбоод энэ найзтайгаа нийлээд ч юм уу тэр найзтайгаа нийлээд энэ асуудлыг хамтдаа шийдвэрлэх боломжтой юм бэ гэдэг дээр чин сэтгэлээсээ өөрийнх нь хувийн асуудал юм шиг, сэтгэл зүйн асуудал юм шиг нийгмийнхаа асуудлуудыг амар сайн олж харж илааршуулах, ангаах, шийдэх тэр хүчин залуучуудад өнөөдөр байх нь бүр ингээд зайшгүй байгаа юм шиг надад санагдаж байгаа. Яг л өнөөдөр бидний үүрэг болчиход байгаа байхгүй юм. Бид нар биш бол бидний дараачийн генерашны үүрэг болно гэх юм уу? Бидний дараачийн генерашных биш бол бидний бяцхан дүүнэрийн хизээний өдөр тулах асуудлууд болно. Тэгэхээр одоо бол яг энэ генерашн ялангуяа ажил эрхэлж байгаа ч юм уу эсвэл юмны наантай цаантайг ойлгодог болцсон залуучууд өврөөсөө хальж харах хэрэгтэй байна. Миний асуудал би би мундаг болмоор байна. Би амжилтанд хүрмээр байна. Монгол би гэдэг юм байхгүй гэх юм уу? Би гэрээ яваад юу ч бодлоохгүй гэх юм уу? Мундаг тэр бүмтэн Монгол болно гэдэг үлгэр. Мундаг од олно гэдэг үлгэр. Од олоод яах юм? Продакт л зарж шít. Од олоод яах нэг газар очивол дуулж шít тий. Артистууд нь өөрсдөө мөнгөгүй болохоор л худалдаж шít. Энд чинь үнэн байхгүй бидний факт гэх юм уу? Тэгэхээр энэ фантастик гадны том эдийн засгуудад байдаг тэр фэнтезигаа орхиод
яг бодит хөрсөн дээрээ буусан Монголынхоо реалитиг амар сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Тэгээд тэр дотроосоо ёстой жинхэнэ энэ одоо хувьсгал, оюуны хувьсгал гэж яриад байгаа шүү дээ. Тэг өнөөдөр залуучууд гэлтэхгүй нийгмийн оюуны хувьсгал хэрэгтэй байгаа. Тэнгүүд энэ оюуны хувьсгал ямарваа нэгэн байдлаар оролцох, ямарваа нэгэн байдлаар өөрийн цаг хугацааг зарцуулж өөрийгөө шингээх. Тэгжиж нэг хүн тэгж бодлоо гэхэд мянган нэгэн зэрэг contribute хийлээ гэж бодъё л доо. Өнөөдөр би мундагтаа энэ тойрыг хийгээгүй гэх юм уу? Би мундагтаа зураг авдаг биш гэх юм уу? Зүгээр л уйгахгүй тэр нөө нийгэмд байгаа асуудлуудаа л олж харах гал тэрийг нөө шийдвэрлэх гээл яваал идэг гэх юм уу? Өөрийгөө золиод штэ бүр. Гэтэл өнөөдөр Монголд би өөрийгөө золихгүйгээр юу мөрөөдөж амьдрах юм байхгүй. Тэрний оног гадаад явсан дээр байхгүй. Тийм биз дээ. Монголд юугаа бодож амьдраад байгааг мэдгүй. Би бол өөрийгөө золиослохоос өөр сонголт байхгүй гэж боддог. Тэгэхээр би бол өөрийгөө Монголын төлөө золиослж Монголдо амьдарч байгаа гэж хардаг. Өнөөдөр би өдөр алганыхаа стрессийг золиослж байна. Өдөр алганыхаа одоо энэ хөрөнгөөр тийм үү энэ ямар их үнэтэй нийгэмд амьдарч байна те энэ ганц хүнс цуглуулах гэж те хичнээн төгрөг аваад байгаа юм би те яаж залуу хүн байртай болох юм бэ? Яаж залуу хүн машинтай болох юм бэ гэдэг нийгэмд амьдарч байгаа болохоор би гадаад явахгүй хэрэв Монголдо үлдэнэ гэж аваад би бол өөрийгөө золиосж гин л гэж хардаг. Тэгэхээр хүн болгон өөрийгөө золиослж байгаа менталитигаар энэ нийгмийг хангаах гэж нийгмийнхээ нэг жижигхэн асуудлыг чин сэтгэлээсээ шийдэх гэж явж чадах юм бол энэ нийгэм 10 жилийн дараа гişал өөр реалити дээр очсон байж чадна гэж боддог. Тэр хүн болгон тэр гал хүч нь бол дотор нь байгаа. Өнөөдөр агнууш мундагтаа ерөөсөө биш байхгүй. Хинч хийж чадах зүйл байхгүй. Тэр гал очиогоо өөрийгөө одоо тэр асуудал олж авах нь л магадгүй өөрийгөө олох юм болов гэж бодож байна. За ер нь ийм майндсеттэй хүмүүс их ховорхон байгаа. Тэгээд тийш олон болтгой л гэж бодож шүү дээ. Тэгээд сонсож байгаа хүмүүс нь бас саярын бас юм үлдсэн байлгүй дээ гэж найдаж байгаа шүү. Би бол ингээд бас нэлийн бодож шүү дээ. Нэрээ тийм. Би ер нь нэгэн төлөө ер нь яг юу хийсэн бэлээ гэж бодоол те. Өмнөх юмудаа бодоол энэ агцтай юм байна гэсэн. Тийм бодлоор л өөрөө ч ярианаас. За ингээд санаа суй подкастын ээлж нэгэн дугаарыг дөрөвдөрлөж байна. Цаг гарган зочноор оролцсон Агнууштай их баярлалаа. Өрсөн баярлаа. Баяртай. Баяртай.